Бидний сүүхэн монголчууд бас урагшлуулын Солонгосын одоо Бусан хотоос хурж байна. Өнөөдөр одоо бид дахиад мэргэжлээ солилцсон. Одоо өнөөдөр барилгачин болсон юм аа. Тэгэхээр ингээд манай нэг бригад залуучууд байт юм байна. Энд чинь ингээд барилга дээр ажилладаг. Тэгээ бригадын ахлагч мэдээ хэмлээ. Яа, алдраа л гэдэг дөө. Алдраа. Аль нутгаа өөрийг нэг танилцуулаач. Би чи скватрын скватрсан. За. Скватрын сая ойгоо байсан. Тэгсэн. Нотны илүү. Хин төрүүлөө. Сумд уу? Тий. Томчууд оч барилаад ах шиг байсан. Багч. Аль нэг юм бичээд. Ер нь бол Монгол болж байгаа үйл явцын талаар бол цаг алдахгүй мэдээлэлтэй. Мэднэ. Тэр мэдээс арчиж. Төсөв ботлогдох болов. Тэр юм. За, бид энд ирээд энтхийн хүн бол удаж байна. 11 жил болж шүү. 11 жил болж байна. Өнөөдөр одоо барилгачин болчихлоо шүү дээ. Тий. Барилгачин болоод удаж байна. 5 жил шиг болж шүү. 5 жил болчихоо. Тэгээ одоо энэ барилгын мэргэжлэрээ бол ер нь өндөр мэргэжсэн хүн болсон. Гайгүй. Одоо энэ Солонгос барьж байгаа барилга барьдаг арга технологи, зохион байгуулалт, хөтөлбөрийн аюулгүй байдал ер нь бүгдийг одоо мэддэг болсон. Одоо нэг Монголд очиод томхон барилгын компаниг бол ер нь өлхөн аваа явчихна. Яваа болох бол. Аваа явчих واخа тий. Танай бригад ер нь одоо энэ барилгын ажил мэргэжлийн яг аль ажил дээр нь төвлөрөөд байна. Манай нэг гипсийн ланд шүү дээ. Гипсийн. Одоо энэ өөрөө тусгаарсан хийцүүтэй. Та нар ажлаа хүлээж авах гээд ирэхэд бол энэ төмөр каркас гэдэг юм уу юу гэдэг. Энийг босцсон. Тэгээд захиргаан болон бусад холбоосууд нь бүгд орцсон байдаг. Одоо энийг доторлогоо шилийн өнгөөр явчихна тий. шилгүүн дээр. Тэгээд дараа нь Гипсээр хагаад хаагаад тэгэл болоо. Намайг инхтэй хүн гэдэг. Тэгээд нэг жил гарan жил 2-3 сар болж байгаа юм. аль нутгийн хав? Ховдих. Аль сум? Ховдын Даривсан. Оо за. За Дарив нутаг сайхан байна уу? Нутаг сайхан. Тэгээд нутгаас гараад удацсан хотод манах ерөөхдөө байд. Тэгээд яг нөө аавын төрсэн нутаг. Ховдын Дарив. Их тийм хилэмгийн доломгоо арга залтаа хүссэн зорьсон юмдаа хүрч чаддаг тийм хүмүүс байдаг ш. Даривын чинь. Тийм Даривын гайгүй ш. Дуутай хууртай. Солонгост ирсэн урд нь Монголдо байсан миний хувьд амьдрал нь хэр өөрчлөгдөж байна? Би чинь Монголд болохоор иймэрхүү барилгын ажил мэл ер нь хийж үзээгүй. Тэгээд Солонгос дээр ер нь ажил сурж штэ. Ер нь бол эдгээр бас амар ажилласан хүмүүс байт юм байна. Ер нь хөдөлмөрч өглөө 5-аас ахгуулаад тэгэл үүрийн жингээр харахгүйгээр гараад тэгэл ойр харахгүй гэртээ харна штэ. Чи бас тэгж байгаа юм. Тий. Тэгэхээр эдгээр бас би одоо Монгол бас ажил хийж сураагүй л байсан гэдэг өөр бас боддоо штэ. Ер нь одоо ингээд эхлээд ирчээд бол одоо би хаа өвтгөөс эхлүүлээ одоо гинтл одоо их ичимтэй ажиллаад эхэлж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо ядрах цуцсан. Эхлээд ядарнуу ядраал муужирж унаал. Одоо энэ манай энэ ах байгаа. Энэ ах дээр байх битэр юм чулууны ажил хийдэг гэсэн бохоо. Бас барилгын. Тэгэл нөө чулуу муулгаад байхгүй гар уур сар байгаа л гэл. Тэгэхээр ер нь хэдийн хугацааны дараагаас ер нь тэгээд уучраалаад эхлэхөө. Нэг сар мар орчим нэг ажлыг тогтмол банк хийгээд байлаа гайгүй сайжирч юм даа. Хөдөлмөрийн хууль одоо гэж байдгүй юм. Одоо өглөө 8 цагссан бол орой 6 дуусна шүү. Одоо өдөр заавал төдөн цаг хоол цай амарна гэдэг. Тий, ерөнхийдөө тиймэрхүү байгаа. Бид нар чинь болохоор өөрсдөө ингэ хийсэн метр квадратаараа цалинждаг учраас ингээл хөдөлгөөн сайхан амраад авах юм бол ажил явахгүй мөнгө цалин байгаа. Энэ янзаараа бол та нар бол Монголд бол алидээ хөдөлмөрийн баатар болох нэ. Бараг тэгэхэр. Одоо тооцол Монгол ийм хан гипс хаан хийжсэн үеэд гайхсуу та нар чинь бид нар ийм ханыг бараг 3-4 хоног ийдэг ийм айлыг та нар чинь нэг өдөрт нэг чи яа суурдаг юм. Тэгээ Монголд нэг өдөрт Монголд 4 хоногт хийдэг ажлыг та нар нэг өдөрт хийгээд. Тий, ерөөхдөө бараг тэгж байгаа. Одоо нэг Монголын ийм гипсэн ийм хан хийдэг ханштай харьцуулбал үзэхэд эндний хан шиг адилхан байгаа байхгүй. Тэгвэл Монгол Солонгос адилхан салуу гэдэг юм шүү бараг. Тий, бараг ханшин адилхан. Гэхдээ монголчууд арай удаа хийгээд аргачлал нь арай муу. Монголд бол 4 хоног хийдэг. Та нар 4 хоногийн ажлыг 1 хоногт хийдэг. Энд ер нь бол ингээд 4 дахь хийлүүцэл авчихна. Тий, ялгаагүй ер нь. Ажилласан юм да. Өөрийгөө танилцуулах. Баяр унаа гэдэг. За. Баяр магнаал нутгуу.
Хотын хувь тий. Хотод урд нь ямар ажил хийсэн бэ? Ямар мэргэжлийн хүн бэ? Ер нь салбарын мэрэгчлээд байгаа юм яг тэ том тэргэл байдаг. том тэрэг байдаг байсан. Нүүрсэнд явжсэн үү? Тэгээ нүүрсэнд гаснуудаа явуулсан. Цагаан адар гарсан уу тий? Гарч ирсэн. Ер нь гарсан нь их үү, ооширсан их үү? Ер нь нэг очоод нэг удааг нагаас нэг гараад тэгэл өнгөд байлаа. Энэ дээрээ дутж байна. Энд одоо жил гарна болсон. Жил арай болоогүй юм аа. Энд ер нь амьдраад ажил хийгээд авах боломжтой юм байна уу ер нь? Боломжтой шүү дээ. Боломжтой. Тий. Ажилтаа төрөлтэй авах тэгэл өндөө болсон доо. Ер нь гэхдээ тэр том тэргээр нүүс төвөрлж байгаа хүний олдог орлогоос энд иймийн ажил хийгээд олж байгаа орлого ер нь дүүхээр байна уу баг? Энэ илүү байлгүй байх аа. Энд илүү үү тий. За яг бид нэг хийснээр метр квадратаар тооцоод ингээд тийм нэг өрөөс нь тэгээд нэг 30-аас 50 метр квадрат гэж тооцохоор арай л илүү болно л да. Одоо чиний хувийн рекорд бусдаагаар харьцуулахад ер нь дээгүүр доогоор хаагур зогсож байгаа. Хамгийн бага. Хамгийн бага нөө. Ер нь явандаа нэгд нь орчих санаад би. Арай мадахгүй бах уу. Одоо эдрийг сайндаа хогуур нь энэ тэр сэмхэн шиг үлдэж байгаад энэ тэр ахвал харах юу вэ? Тий. Хаяа нэг ажил төлөө барахгүй ганцаар матар үлдэн штэ. Тэгээд эдгтээ чирэгдээл тэгээд явж тэгээд. Гэрээд удчихуу. 7 жил гаргал болчихсон. За. Нэр алдар хэм блэ? Ганц өх. Аль нутаг? Арган аймаг төсөөл гэсэн. Тэгвэл орлогч таяр нэг нутаг юм ба шүү дээ. Тий, нэг нутаг. Манай олд шаханган төвийг. Бас бригадтай арай халахтай. Тий. Нутагч бас та. Тий, манай хаж нутаг гэж шүү дээ. Ер нь ингээд бригадад чи одоо нэг хүн дутахад л одоо бүтэн бригад биш болчихж байгаа шүү дээ. Тий. Эхлээ манай энэ ажил гайгүй л дээ. Өнөө энд чинь бас өөрөөсөө одоо би хаа хүүхдтэй юм бол амтч болно. Өөрөөсөө дураар бас өөр хоорондоо мэдэгдээд тий. Тэрнээс яг нэг Солонгос захирал махилын доод бол яг ирэх цагтаа явах цагтаа болохоос яахгүй шүү дээ. Ажил 1-2 хоног яаж болохгүй би үлийн хөдлөж. 7 жилийн хугацаанд ер нь хэдийн тооны одоо ажил мэргэжил эзэмшвэ. За барилгачин болчихё. Барилгачин боллоо, айл нүүлэглээ. Виса гэдэг юм. За. 9 сэтэл юм байсан хта. Нарны панел, нарны панел, чулуу. Ер нь чулууны ажил айгүй хийсэн одоо галтгооны чулуу юм байна. Галтгооны чулуу хийх чинь ер нь их нэлээ ур чадвар шаардсан ажил шүү дээ. Тэг хөрөө том жижиг хөрөөнүүдтэй ажиллана, тоос шаргалтай. Хүнд юм өргөн тий. Ер нь халтурд харахгүй юу? Одоо газ хийхин тулд зарим газар хөвөн дутаадаг ч юм уу? За тийм юм толгойч авахгүй. Толгойд байдгүй шүү дээ. Ер нь янз ч ажил би Монголд байхдаа ч тийм галтуур тийм худлаа ярина гэсэн юм ер нь бол тийм айгүй тийм байхгүй. Яг мартах тохиолдол байж болно. Хүн чинь нэг жоох ингээд мартаад нэг ганц нэг ачаа шүү дээ. Хариуцлага алдах. Тий, хариуцлага алдах. Энэс ер нь тийм их дутуу мотоо юм хийх сонирхолгүй л дээ. Ер нь За сайн байна уу да. За. Тавлаг сайхан уу? Нэр алдар юм бэ? Инх хоёр одоо удаж байна уу? 2 жил рүү л 2 жил өгч байна тий. Ер нь Ахмадууд нь 7 жил, Шинкоод нь 1 жил. Тийм бэ. Ер нь төстэй юм ба шүү дээ. Ахан төрүүлж ирээд дүүгээ аваад ирсэн ба шүү. Дүү араас тэгээд. Нэг ер нь яваад энд бол боломжийн юм байна. гэсэн. Өөрөө ч бас ирээгээд бодож ирсэн л ах ингээд ирсэн. Тайрын хэн мөнгө барьд юм бэ? Хэн мөнгө барьд? Одоогоор би л өрөөд авчих шүү дээ. Энэ дүүд бол бас гарванд нэгэн цаас хийж өгөх үү? Одоо чи цалингаа өөрөө юугаар авна шүү дээ. Тусдаа авчих. Тусдаа авна. Яг нь зардлаа сүлд нь ингээл угаагаал. Тэгэхээр одоо ар гэрлүүгээ мөнгө цаас явуулна тэр чинь. Явуулна. Тайс одоо тус усын одоо гэр бүл одоо амьдрал одоо зохиоцсон ус байгаа. Цаана бас аав ээж байна уу? Бага. Тийм аав ээж рүү энэ тэнцүү явуулах уу? Эсвэл одоо ах нь илүү явуулах уу? Тэгэл тэр хүмүүс чинь одоо хорим найр байд юм уу? Янз бүрийн тэгээд ийм тийм юм болох ч шүү гэж хэлэхээр нь тэгэл явуулсан л та. Ер нь тайртай хамгийн хэрж байгаа нь аав нь байна уу ээж нь вэ? Манай ээж ер нь өөд бол удаж юм. Хөртэй. Аав л байгаа. Аав нь одоо аав тэгээд хай нэг ийм тийм болох ч шүү л гэж ярнугаас нэг хөөрхий байнга залгаад мөнгө нэхэд авахгүй. Аав нь одоо захиж одоо юм хэлэхгүй миний хүүхдүүд одоо тэрэн дээр болгоомжтой эд хэлэх юм шүү. Аригт дарс битээ уугараа тэргээд ярих уу? Тэгээд нэгтэй нэг уудаг болохоор нэг арх марх гэдэг нэг юм ярьдаг юм уу? Болгоомжтой ажиллаараа эрүүл мэнд чухал шүү л гэдэг. За их баярлалаа мэдээ. За орлогч.
Хоёул жоох энэ дээр гарцгаасч байгаа да. За мэд өөрийгөө танилцуулахгүй. Намайг таймны болгон тамир гэдэг. Болгон тамир. Тий, Аргангаа нутгих. Сайхан дуулчин. Гүш. Манай Арангаахан дуулдаг юм уу? Дуулгүй яах юм бэ? Тийм. Ер нь Арангаахан ч одоо айл эсэж арайг ууж дуулахаас өөр юу хийх юм бэ? Мэдгүй За яг барилга дээр ажиллаж юм байна. Солонгосоор л хийж явж байгаа юм шиг. Одоо ингээд ажиллаж явах явцад мэрэгшил дээшлэх одоо төвшин ахих энэ тийм юм байдгүй. Ой, хийгээд байвал энэ ажил чинь гарт ордог. Гарт орчихно. Тий, тэрнээс бол одоо энэ магнах өөрийгөө би хамгийн ингэж хэрэгдээд байна гэдэг чинь хамгийн сүүлд сурсан хүн баггүй. Хамгийн сүүлд ингээд нэг ажил туршлага нь бага болчиход. Тэрнээс бол энэ чи эрэгтэй хүн чи одоо ингээд жил ажиллаж байгаа тэгээд биднээс илүү аргаал явчих. Тий, ажил гарт орно гэж бас байна хаа. Солонгост чинь би ингээд ирээд яг нэг амар сурсан юм байхгүй шүү дээ. Эмэгтэй хүнд чинь ингээд цэвэрлэгээ мэрэлгээ бод модл хийгээл тэгэхэд чи одоо яг өөрт үлдчихэж байгаа сурсан юм гэвэл энэ ажил байгаа надад энийг би цаашдаа хийж чадхаар. Нэг бол одоо зөвхөн хаан шиг юм шүү. Тий, энэ чинь ингээ өөрийн барилаа сураад өөрөө ингээд за ингэж хийвэл амар юм болчих юм ингээ өөрийн барилтаа болчихж байгаа байхгүй. Шинэ багийн бригадын гишүүн ороод ирлээ гэхэд одоо хэн нь одоо зааварчилт юм бэ? Хэн нь одоо дагуулж явд юм бэ? Тий, яг ингээд бид нар чи би танд хэлсэн шүү дээ ингээд ажиллаа ингээд яг квадратаар нь аваад хийснээрээ цалингаа авдаг болохоор ингээд хүн заагаад тахаар тэр хүн тэр өдрөө ажиллаа алдан шүү дээ. Тэгэхээр ингээд нэгэндээ ачаал за хоёр хөшин хүн ороод ирэх юм бол ачаал нэгэндээ өгөхгүйгээр ингээд за чи энийг дагуулаа сургач чи энийг дагуулаа сургач ингээд хуваагаал авчихна. Тэгэл тэрийгээ нэг өдөр дагуулаад тэгэл бишох нэг аль руу оруулаад тэгэл араас нь яаж хийж ийн гэж хянаал явчихна. Одоо бид нар өнөөдөр та нар дээр лав одоо цаг болчих шиг боллоо. Хамрын ажлыг алдуулчлаа. Хэдэн вон алдчих вэ энэ хооронд танаа бригад? Энийг за өдрөөр нь тооцох юм бол одоо нэг ийм айл хийхэд бид нар нэг за 200 мянган воны ажил хийнэ гэд өдрөөр юу нэхэр яг ингээд цагаар нь гэхэд бид нар тооцож чадахгүй шүү. Тэ. Яг хоо цаг тооцож чадахгүй. Тэг бүр болохгүй багтаа нэхэмжлэл бичээрэй. Яах юм? За та нартай их баярлалаа. Бүгдээрэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Барилгачтай Яруу алдар бадартахгүй. Тэ? Тий, тэгдэг дээ. Яруу алдар бадартахгүй. Гэд сайхан барилгачтай магтан дуусныг сайхан аяdur өгч мөрөх хэвдэлээ. Доо истэн. Тийм үү? Бид нэг сайн бүгдээрээ доолж чаддгүй юм шүү. Барилгачдын Яруу алдар бадартахгүй. Би бол ажил муутаж дуу хангуулж байгаа.